Жохлыг шударгаараа шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Эрхэм үзэгч та бүхэнд оройн төргийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Мигмар гарагт Дорхон аймагт болж өрнөсөн үйл явдлын мэдээлэлд үзэгч та анхаарлаа хандуулна. Хүүхэд харах үйлчилгээ энэ онд хэвийн үргэлжилэхээр болсон талаар мэдээллийг хүргэж байна. За энэ хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын багцад 5.8 тэрбум төгрөгийн төсөв тус үйлчилгээнд зарцуулагдахаар тусгагджээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар хүүхэд харах үйлчилгээ хэрхэн үр дүнтэй явагдаж байгаа чиглэлд 21 аймгийн хэмжээнд хяналт мониторинг хийгдсэн байна. Энэхүү хяналтын дүнгээр манай аймаг бусад орон нутагтай харьцуулахад ноцтой зөрчил дутагдал гараагүй гэдгийг хэллээ. Хүүхэд харах үйлчилгээ 2016 оны 4-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Манай аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар энэхүү үйлчилгээг эрхэлж байгаа 14 иргэн дээр 2-оос 5 насны 70 хүүхэд хамрагдаад явж байна. Хүүхэд харах үйлчилгээний журмаар нэг багшид 5 хүүхэд ногддог юм а. Яамны газрын дараагаар ахлуулсан 9 өдрийн бүрэлдэхүүнийн хяналт мониторинг бол бүх аймагуудад бол 2-3 хүүхэд харах үйлчилгээний төвүүд дээр бол хийсэн байсан. Тэдний дүн бол өчигдөр ирлээ. За тэгээд тэр хилцүүлэг зөвлөгөөн дээр бол хүүхэд харах үйлчилгээнд бол бас яг аймаг орон нутгууд бол янз бүр байдаг юм байна. Гэхдээ энэ дээр бол манай аймаг орон нутгийн хүнд бол одоо энэ дүн мэдээд бол тийм айхтар одоо бусад аймаг орон нутгууд дээр гарсан тийм зөрчил дутагдал бол байхгүй. Яг ерөнхий нийтлэг зөрчил дутагдал нь бол бүх аймаг орон нутгууд бол нөгөө хүүхэд харах үйлчилгээнийхээ тэр нөгөө хоолны илчлэг дээж бодис юмнуудыг бол нөгөө мэрэгжлийн хяналтын газрын дэргэдэх нэгдсэн лабораториор бол одоо шинжилгээгээр өгүүлээгүй байна гэдэг асуудал бол энэ дээр бол одоо нийтэд нь гарсан биз. За хоёрдугаарт нь бол яг энэ хүүхэд харах үйлчилгээ маань бол нөгөө гэрийн хороололд өөрийнхөө хувийн хашаа орон сууцнд гэдэг тийм ээ та нар бол хуулийн зүйл заалтыг мэдж байгаа. Тэгэхээр зэрэг бол ялангуяа одоо манай аймгийн хэмжээнд бол нэг газар бол хувийн орон сууцнд байж байгаа. Тэгээ хувийн орон сууцнд бол яг хүүхдийн гадаа нөгөө зориултаар цэцэрлэгийн орчин шиг ингээд нөгөө хамгаалагдсан орчинд ингээд нарлуулах, тоглуулах тийм тоглоомын талбай байхгүй гэсэн иймэрхүү л одоо манай дээр гарсан зөрчил дутагдал бол байна. Түүнчлэн оны өмнөөс хүүхэд харах үйлчилгээ цаашид үргэлжлэх хэсэг асуудал яригдж байсан. Тэгвэл хүүхэд харах үйлчилгээний онд хэвийн үргэлжлэх бөгөөд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын багцад 5.8 тэрбум төгрөгийн төсөв зарцуулагдахаар тусгагдсан байна. Тэгээ 3 дахь асуулт нь болохоор зэрэг бол түрүүний миний хэлснээр бол хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаа маань бол манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын багцанд бол нөгөө төсвөн суугаад 5.8 төгрөгийн төсөв бол суусан. Энийхэн дагуу бол одоо санхүүжилт нь бол хүүхэд харагч нар маань яг хуулийнхаа дагуу, журмынхаа дагуу ямар нэгэн зөрчил дутагдaltaгүй ажиллаад байх юм бол яг энд нэг бас нэг тэмдэглүүлжтэй онцолж одоо баярлаж хүүхэд харагч нарынхаа өмнөөс баярлал тэмдэглүүлжтэй зүйл бол нэг сарын одоо төсвийг нэг өдөр 7 хоног ч юм уу ерөөсө хоцролгүй цаг хугацаанд нь бол хүүхэд харагч нарт маань бол өгсөн. Тэгэхээр бид нар бол энэ ундрам холбоотойгоо багшийнхаа ёс зүйн зөвлөлтөөгөө ер нь энэ хүүхэд харагч нартайгаа ярилцж агаад бид нар ерөөсө нэгдсэн нэг байранд ерөөсө төвлөрье. Дээрээс нь гэрийн хороололд байгаа улсууд нь бол ер нь болж өгвөл төвийн нэгдсэн дулаанд холбогдсон нэгдсэн одоо халуун хүүхдийн усанд холбогдсон хүүхдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг хангацсан энэ байранд үйл ажиллагаагаа явуулъя гэдэг дээр санал нэгдээд одоо өнөөдөр бол манайх бол энэс төвдөр бол бүтэн яг 100% эдний байрыг бол ашиглаад яг ингээд төвлөрсөн халуун хүүхдийн усанд холбогдсон цэцэрлэгийн зорилтын байрны Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж байгаатай холбоотойгоор хүүхэд харагч нарын ёс зүйн зөвлөл мөн байгуулагдсан манай аймагт ажиллаж байна. За энэ хүрээнд анхаарах асуудал нь хүүхэд харах үйлчилгээнд 2-оос 5 хүртэл насны хүүхдийг хамруулж байгаа юм. Зарим 2 нас хүрээгүй хүүхдийг авсан тохиолдолд санхүүжилтийг олохгүй бөгөөд тухайн аймгийн хүүхэд харах үйлчилгээг нийтээр нь зогсоох хүртэл арга хэмжээг авахар шийдвэрлсэн гинэ. Цаашид хүүхэд харах үйлчилгээг зориулалтын бус байранд явуулахгүйгээр нэгдсэн нэг байранд төвлөрүүлэх бодлогыг барьж байгаа гэдгийг холбогдох мэргэжилтэн ярьлаа.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор томотус төвчнөр өвчлсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлтгэмлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100% хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлсэн байна. За иймээс иргэд хөнгөлөлттэй эм олгодог гэрээ бүхий 17 эмийн сангаас жорын дагуу доорх эмийг авах боломжтой болсон байна. 2017 оны 1-р сарын 7-ны өдрийн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор томотус төвчнөр өвчлсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай дараах 10 нэр төрлийн 30 эм бэлтгэлийг 0-5 хүртэлх насны хүүхдэд 100% хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлсэн байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд томотус төвчний дэгдэлт их байгаа бөгөөд бага насны хүүхэд ихээр өвчилж байгаа учраас томотус төвчлөөр өвчлсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг гаргаад байгаа юм. Хөнгөлөлттэй эмийг 1-р сарын 8-наас 3-р сарын 21-ний хүртэл олгох юм байна. Тэгээ олгохоор юм шийдвэр гарсан. 100% хөнгөлөлттэйгээр за иргэд бол яаж авах вэ гэж бас бодож байгаа. Тэгэхээр ер нь бол өрхийн эмч яг жороо бичээд хүүхдээ үзээж жороо бичээд хөнгөлөлттэй юм олгодог манай гэрээ бүхий 17 эмийн сангаас тэр жороор очиж эмээ авах нэ. Тэгээ бол яг хой хүнээс бол 100% хөнгөлөлт эдлэгдэн. Гол нь одоо бичүүлэх хүн нь бол одоо 0-5 хүртэлх насны хүүхдүүд байна. Манай аймгийн тухайд бол одоо энэ сарын олох төсөв бол одоо ингээд одоо 5-нд олгоход дууссан. Ирэх сарын одоо олголт бол 2 сарын 5-ны өдөр олгоно. Тэгээд 2 сарын 5-ны өдөр олгоход л бичүүлсэн. Хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлсэн эм сангуудаар очиход авах боломжтой. Бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихсэж үүнээс шалтгаалan эмнэлэгт хэвдэх хүүхэд нэмэгдэж хүүхдийн насгийн ачаалал хэд дахин нэмэгдэж байгаа юм. За томотус төвчнөр өвчлсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрхийн эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. За манай аймгийн тухайд гэрээд 17 эмийн сан ажилладаг. Нэмж мэдээлэхэд тухайн эмийн эрэлт хэрэгцээ ачаалал зэргийг харгалзан үзэж аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хилцээс энэ онд эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 30 гаруй хувиар нэмэгдүүлж төсвийг явуулсан байна. Бүсийн ажиллагаа эмчилгээний дэв үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх хүртээмжтэй үйлчилгээг бий болгохоор зорио ажиллаж байна. За энэ хүрээнд цахим үйлчилгээг боловсронгуй болгож, зам цаг тавлах үйлчилгээг тасалбартай болгож, хөтөч цувлагчийг ажилуулж эхэлсэн байна. Үзэгч та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. За тэгэхээр бид цаг товлох үйлчилгээ одоо байрладаг хэсэг дээр ирээд байна. Бидний тэгэхээр бол хөтөч цувлагчинд авчирсан байгаа. За бүсийн ажиллагаа эмчилгээний дэв үйл ажиллагаагаа иргэдэд бас нээлттэй, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх үүднээс бас хөтөч цувлагчийг ажилуулж эхэлсэн байна. За хөтөч цувлагчийн тухайд бас иргэд олон нийтэд үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд бас заавар зөвлөгөөг өгч шаардлагатай эмч тасаг дээр нь хүргэж одоо үйлчлэх ийм үйлчлэгийг үзүүлж байгаа маань. За дээр нь иргэдээс бас бүсийн ажиллагаа эмчилгээний дэв цаг авдаг үйлчлэгээтэй холбоотойгоор санал гомдлыг ихээр өрүүлдэг байсан бол энэ дээр бас нэгэн одоо шинэлэг үйлчлэгийг нэвтрүүлснийг үзэгч та бүхэн харж байгаа. Тэгэхээр үзэгчд маань цагаа авахын тулд бас тасалбарыг эхлээд аваад тэгэхээр тасалбараа аваад тэгээд цагаа одоо авах ийм боломжийг бас төрийн шуурхай үйлчлэх энэ үйлчлэгийг нэвтрүүлсэн байна. Дээрээс нь өөрсдөлгчдийн одоо цаг авах тасалбарыг одоо яг нөгөө банкнуудын үйлчлэгээ шиг энэ тасалбаруудыг одоо бий болгож тэр номер дугааруудынхаа дагуу үйлчлэгийг авч байгаа. За тэр цахим үйлчлэгэнд мөн одоо яг үйлчлүүлэгчд маань хүлээлгийн сандал их багтаа хүмүүс голцоо их зогсож байдаг байсан. Энэ бас хүлээлгийнхэн сандлуудыг нэлээд их олшруулж одоо яг үйлчлүүлэгчдийн тухтай одоо үйлчлэгийг авах ийм боломжийг одоо бүрдүүлж эхэлсэн энэ ажлыг хийж байгаа. За мөн одоо бас амбулаторь захиргааны хэсэг лабораторийн хэсгээр бас хүн олонтой хэсгүүд хүмүүс бас хаа очихоо мэдэхгүй за тодорхой ойлгомжгүй энэ төр байдаг энэ үйлчлэгэн дээр хөтөч сувлагч нарыг бол ажиллуулж байгаа. Хөтөч үйлчлэгэнд ажиллаж байгаа сувлагч нар маань одоо иргэдэд нөгөө очих ёстой газрын зааж өгөх, зарим нэгэн зөвлөгөө өгөх, шаардлагатай үед одоо даралт пульс халууныг үзэх гэсэн ийм үйлчлэгэнүүдийг хийж эхэлж байгаа. За дараагийн бас нэг бидний одоо хийж эхлүүлж байгаа ажил болохоор
хүлээн авах тасаг дээр 1 өдөр, 3 өдөр, 5 өдөр доторын засгийн одоо хэвтэн эмчлүүлэх хүмүүс бол төлөвлөгөөр хэвтдэг. Энд бол одоо хэвтэж байгаа хүмүүс тэдний ар гэрийнхэн гээд маш их бөөгнөрлө үүсдэг. Гэтэл зэрэгцээд яаралтай тусламж авах гэж байгаа хүмүүс ороод ирдэг. Тэнд бол одоо зөрж өнгөрөх бараг зайгүйгээр юм болцсон. Энэ үйлчлэгийг арай өөр хэлбэрт оруулаад доторын тасгийн одоо зай талбайг ашиглаад энд одоо хүлээлгийн сандлуудыг бий болгоод сториг бас тэнд нь нийлгээд ингээ яаралтай тусламжтай ямар ч юм давхцал үүсэхгүйгээр зохион байгуулж эхэлсэн юм. Энэ мэтчлэн бүсийн оншилгоо эмчилгээний төв иргэдийн тав тух сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлд олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Хэдийгээр тус төв орон тооны дутагдaltaй байгаа хэдий ч тасаг нэгжүүдийн нөөц боломжинд тулгуурлаж цагийн ажлыг бий болгон хөтөж үйлчилгээг ажиллуулж эхлэв байгаамаа. Мөн цаг авах үйлчилгээнд иргэд санал гомдлыг тогтмол ирүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар түргэн шуурхай чирэгдэлгүйгээр дугаар авч үйлчлүүлэх нарийн мэрэгжлийн эмч нарын дугаар дууссан бол мэдээллийг цаг тухай бүрт нь самбарт байршуулж хизээ дугаар авах боломжтой өдрийг иргэдэд хүргэх болсон байна. За иймээс иргэд дугаар авах гэж өглөө эртлэн ирэх шаардлагагүй юм гэдгийг онцолж байна. За бүсийн онцлогоо эмчилгээний төвийн нүд, элэг зүс, мэдрэл, гэмтэл, шүдний тасгууд ихээхэн ачаалалтай ажилдаг юм байна. Дараагийн мэдээг танилцуулж байна. Иргэд олон нийтээс тогтмол ирүүлдэг санал гомдлын нэг бол 3 замын постоор улаан толгой явахад 1000 төгрөгийн хураамж төлдөг. За орон нутгийнхаа нэг цум руу зорчиход хураамж өгдөг нь ямар учиртай вэ гэх асуудлыг хөндөж тавьдаг. За мөн Улаанбаатарт галт тэрэг өглөө эрт очиж байна. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой асуудлыг тавьсан байдаг. Энэ хүрээнд мөн иргэдээс санал асуулгыг авсан байдаг бөгөөд за энэхүү хоёр санал хүсэлтийг орон нутгаас холбогдох газарт алтан бичгээр уламжилж хургуулan шийдвэрлэх тал дээр ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгч байна. За бас сошиал ертөнцийн өглөө эрдэнтийн бараа хэрт очиод байгаа гэсэн гомдлууд хүмүүс юмдаа тавиад л. Дараа зорилчгүй төрийг эдгээр албан бичиг явуулсан. За өглөө барийн дигитал жамтай цаг хугацаатай юм учраас боломжгүй гэдэгс бичигэрсэн. Дахин явуулчих. Энийг ямар ч байсан шийдвэрлэх тал. Энийг хоёр гомдлын асуудлуудаар тодорхой ажил хийж байгаа шүү гэдэг мэдээлэл чанартай өгөх гэсэн. Үзэгч та бүхэнд 21 цагийн мэдээ танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.